За одоогоос 6 жилийн өмнө 2019 онд Монгол Улсын засгийн газраас түүхэн өрсөний хэрэглээг халж сайжруулсан шахмал түвш хэрэглээнд орж одоо агарын багтлаг тэмцэх хүрээнд ийм үйл ажиллагаа болсныг та бүхэн санаж байгаа. За тухайд 2019 оны намар 10 сард сайжруулсан шахмал түвшний улмаас иргэд хохирч, амь насаараа хохирч, эрүүл мэндээр хохирсон маш олон тохиолдол гарсан нь одоо өнөөдрийг хүртэл багсаг үргэлжилсээр байгаа. Сая өнгөрсөн сонсголоор одоо 800 орчим хүн нас урсан гэсэн ийм мэдээлэл бол одоо олон нийтэд цацагдсан. За тухайн үед нэрийн хэлээд яг одоо таван талхай түвш компани үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түвшний угаарын хэнд хорцсон бага насны хүүхэд нас орсон ээж нь ихэн хамтдаа угаартаад хөдөлмөрийн чадвараа 70% алдсан ийм хүмүүс одоо хуульчд одоо хандж хуулийн зөвлөгөө авснаар Сүхбаатар дүүргийн иргэний эргийн шүүхэд нэхэмжил гаргасан. За энэ маргаан бол одоо 5-6 жилийн туршид одоо маш удаашралтай хэдий ч гэсэн явсаар байгаад өнөөдөр 2026 оны 1 сард давзаалдах шатны иргэний эргийн давзаалдах шатны шүүхээр шийдвэрлүүлээд тухайн иргэний хохиролд одоо амь нас, эрүүл мэнд, ажилгүй байсан хугацаа, сэтгэл санааны хохиролд 625 сая төгрөгийг 5 талхай түвш компаниас гаргуулахаар шүүх шийдвэрлээд байж байна. За ямар учиртай гэдэг ийм шийдвэр гаргаж байгаа. Тухайн үед бол одоо манай юу ах вэ? Энэ 5 талхай түвш компани үйлдвэрлэгчийн хувьд энэ бүтээгдэхүүн бол одоо маш сайн. За сайн гэдэг нь бол асуудал байхгүй. Гэхдээ энэ бол одоо бүх уламжлалт буюу одоо стандартын шаардлага хангаагүй бүх төрлийн 100% таарна гэсэн ийм сурталчилгааг явуулсны улмаас тухайн үед одоо ямар нэгэн 100 түвшээ 100-аа бэлдээгүй иргэдийн хувьд бол зөвхөн энгийн нүрстэй хэрэглэж байгаа юм шиг хэрэглээд тэрнээсээ болоод дугаар өсөд ийм зүйл болсон. За хэрэг шүүхийн шийдвэрээр юу тогтоогдсон бэ гэхлээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон стандартын тухай хууль тогтоомжид заасан аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн дүр өгөөгүй байна гэсэн ийм шийдвэр гарсан байдал байж байна. Тэгээ яагаад энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн бэ гэхлээр энэ ганц хүний асуудал биш ээ. Энд бол одоо өнөөдрийн байдлаар 100 орчим мянган айл өрх маань стандартын шаардлага хангаагүй 100-тай байж байгаа нь өнөөдрийг хүртэл таны хүүхдийн, таны аав ээжийн, таны гэр бүлийн эрүүл мэнд, амь нас бас аюултай нөхцөл байдал байгаа шүү. Хэрвээ энэ асуудлаар үнэхээр одоо их үйл ёсны ажил сонирхол зөрчилдсөн тохиолдолд хамгийн ор байгаа хуульчтай, өмгөөлөгчдөө хандаараа гэж зөвлөж